Сайн байцгаана уу. Өнөөдрийн ээлжид яриагаараа Чечний хөндийн мэт заслын их хэмж амар төвшин дүүтэйгээ ингээд ярилцах гээд ирсэн байна. За өнөөдрийн миний урилгыг хүлээж авсан амар төвшин дүүтэй баярлалаа. За баярлалаа өрсөнд. За ер нь хоёлаа яриагаа эхлэхдээ ер нь яагаад эмч боллоо, эмч мэргэжлийг яагаад сонглоо, тэр тусмаа одоо мэт заслын эмч гэдгийг яагаад сонглоо гэдгээр ингээд товчхон яриагаа эхлээд явъя. За нэгдүгüүрт манай аав эмч. Тий одоо Төв аймгийн Лүн сумд одоо хүртэл ажиллаж байгаа. 30 хэдэн жил ажиллаж байгаа хорлогоор өгж юм байна. За тэгээд ер нь ихэнх хүмүүс нөгөө аав ээжигээ дагаад л тэгдэг тийм ээ. Нэг тийм сонирхол төрдөг. Тэгээд тэр жишгээр л одоо явсан болоо да. Хүүхд багч одоо нарийн ширээ юм сайн ойлгохгүй шүү дээ. За одоо яг Чечний хөндийн мэт заслаараа бол ажиллаад одоо 10 жил болцсон тийм ээ. Тий одоо 13 онд ангийнхын сургууль төгсөөд 15 онд одоо юугаа нарийн мэргэжлээ хийгээд ингээд тий одоо ангийнхын сургууль төгсөө 12 жил болж байна шүү дээ. 12 жил тий мэслаараа нэг 10 жил ажилласан байна. Тий бас юумгаа ахлах зэрэг мэрэг хамгаалцаа. Өөртөө 2 жил байна тий. За мэдээж эмч мэргэжилтэй бол хайртай дуртай тийм ээ. Энэ өөрөө нөгөө бас хүнд нөгөө дандаа тусалдаг мэргэжил болохоор чинь эн чинь өөрөө их сайхан л та уул нь бол тий. За тэгээд одоо хоёулаа ярианы сэдв бол одоо бол эмчээр ажиллахгүй байгаа. Өөр одоо чиглэлээр бизнесийн салбарт орсон байж байгаа тийм ээ. Тий сая 3 сард ерөнхийдөө ажилласаа гараад тэгээд шийдвэр гаргаад тэгээ хувийн одоо юм хийх гээд оролдоод тэгээд явж байна да. За ер нь бол амраа мэдөө одоо энэ хоёулангийн өнөөдрийн энэ ярианы бас агуулга сэдв бол бас одоо энэ эмчийн үнэлэмж, эмчийн цалин одоо юу гэдгийг иймэрхүү сэдвүүдээр бас ярил гэж бодож байна л да тийм ээ. Ер нь одоо энэ бизнесийн салбарт ороод эмчийн мэргэжлээ хайна гэдэг бол яг одоо энэ эмчийн цалин, энэ эмчийн үнэлэмжтэй бол ер нь шууд холбоотой үстэй ер нь. За мэдээ хуваар бодоод үзвэл нэг тийм өндөр холбоо байхгүй юм шиг байна. 5-10% дээр л нөлөөлсөн баг. Зөвхөн би өөрөө нөгөө ямар одоо надад нэг тодорхой одоо мөрөдлөө шүү дээ. Тэгээд тэрэндээ хүрэх зам маань биш гэдгийг бол би ер нь 25 наснда л ойлгосон да. Даг 35-тай 10 жилийн өмнө тэгээд тэр нөгөө тэгсэн мөртлөө ингээд нөгөө эмчийн ажил чинь яг хуу ачаал ихтэй л тэг ингээд англ ер нь одоо ингээд нөгөө өвчтөнгөө яаж байгаа бол хийж байгаа бол гэл бүхэл эмчнэр тэгээ өгдөг шүү дээ. Тэгээд ингээд явах нь өөрөө нөгөө миний яг үндсэн мөрөдөлтөд хүрэх одоо зам биш вэ гэсэн юутай айгүй сүүлийн баг 10 жил би дотроо өөрөө их тийм өөртөө зөрчилдөж ирэн л явж байна л да. Тий. Тэгэхээр одоо 35 хүрчээд 40 45 хүрэхтэй ингээд байж болохгүй. Тэгэхээр одоо боломж байгаа дээрээ хөдлөөд үзье. За тэгээд хамгийн одоо муудаа бол тэгээд эргээд хэмжээлэнэц зүгээр ер нь хамгийн сайндаа бол юм маань бүтнэ. Оролдож үзвэл бүтэх магадлал 50%. Оролдож үзэхгүй бүтэх магадлал 0%. Тэгэхээр оролдож үзэх гэдэг бол өөрөө чухал. Тэгээ тийм учраас хэмжээсээ болсон болохоос биш. Яг одоо энэ байгаа цалин цав энэ бол тийм өндөр нөлөөтэй биш ээ. Тэгж бодож байна. За. Ер нь гэхдээ яг цалин эмчийн цалин одоо өнөөдөр ч гэсэн ингээд багш нар эмч нар ингээд цалингаа нэмүүлээрээ гээд ингээд яаж яана л да тийм ээ. Ер нь гэхдээ энэ одоо эмч гэдэг чинь бол одоо бас нийгмийн дундаж давхарга байх ёстой хүмүүс. Тэгээд ингээд цалингаа нэмүүлээ амжиргааныхаа юг дээшлүүлээгээд ингээд явж яана л да тийм ээ. Энэ тал дээр ер нь ямар бодлоо? За ер нь хүм болгоно л угаасаа юутай санхүүгийнхаа асуудлыг ингээд сайхан шийддэг болчвол маш сайн штэ сайхан тий. Тэгвэл одоо энэ нийгэмд гарч байгаа энэ одоо ажил хаялт, за эрүүл мэндийн даатгалын тогтолцооны асуудлууд ер нь зүгээр томд ярихаас өмнө за нэг иргэн одоо эрүүл мэндийн эмнэлгээр очиод тусламж үйлчилгээг авах та айгу төвхтэй байгаа гэдэг бол бүгдээрээ нийтээр хүлээн зөвшөөрч байгаа. Тий. Энд чинь бүр тодорхой зүйл. Тий. Тэгээд би сая нэг асуулга асууж 4 хоногийн өмнө нэг ажилттай хэрэглэх гээд нэг Google form үүсгээд ганцхан асуулттай нээлттэй хариулттай 108 хүн хариулсан байлаа одоогор.
Тэгээд үндсэн асуулт нь нөгөө эмнэлгээр үйлчлүүлэхэд ямар асуудал тулгамддаг вэ гэж асуусан чинь бараг утхан 108 уулаа төвөгтэй байдаг, ойлгомжгүй байдаг гэдгийг л хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань болохгүй байгаад байна шүү дээ. Гэтэл бүгдээрээ сайхан эмчлээд өгье гэдэг одоо эрүүл мэнд одоо нам засаг нь амар л зэгнэл тэ бид нар ингээд өгнө. Эмчнэр нь болохоор бас ер нь хүнд одоо муу эмчилчээд гай болчих гэдэг одоо нэг эмчч одоо олдохгүй дээ. Энэ бол угаасаа нөгөө эмчийн мэрэгчлийн суурь нэг Гиппократийн дангаар байгаа шүү дээ. Тэрний хамгийн гол зарчим нөгөө first дүүнүү тааран буюу тус утахгүй бол ядаж гай утгах бол тэ энэ аюул чухал зарчим. Тэгэхээр энэ зарчмыг бүгд л барай явж байгаа. Буюу бүгдээрээ л одоо хичээгээд ажиллаж байгаа. За ингээд харахад нэг л болохгүй байгаа үстэй. Болохгүй байна. Тий. Тэгэхээр энэ болохгүй байгаа шалтгаан нь бол би өөрийнхөө талаар бодохдоо нөгөө би ч өөрөө нөгөө ер нь улс төрийн эдийн засгийн баруун төвийн үзэл баримталтай юм байхгүй. Баруун. За тэгэхээр өөрийнхөө одоо энэ баруун төвийн үзэл баримтлалынхаа өнцгөөс л одоо бүх юм харж байгаа шүү дээ. Тэгээ энэ бол одоо миний одоо өнцөг болохоос ш төвлийн одоо үнэн гэж бас тулахгүй шүү дээ. Тэгээ хүн болгон өөр өнцгтэй. Гэхдээ үндсэн бол баруун зүүн хоёр л байгаа шүү дээ. Тэгэхээр бусдын бодлогч хүнддэг. Гэхдээ бас өөрийнхөө одоо үзэл баримтлалыг шигсэн хамгаална шүү дээ. Тэгэхээр одоо би энэ таны ярилцлаганд ингээ орж байгаа шалтгаан нь ч гэсэндээ энэтэй холбоотой байхгүй. За ямар учиртай юм гэхээр манай монголчин ийм юу орон арчилсан орон. Би гэхдээ энэ арчилсан гэдэг орчуулганд нэг дургу. Энэ демокраси орон. Буюу олонхын дарангуйлалтай олонхоор асуудлаа шийддэг орон байхгүй. Ер нь айлч засагдал төгс биш шүү дээ одоо. Нэг хүний дарангуйлалтай байвал нэг хүний эрх ашиг бүх юм шийдэгдэнэ. Олон хохиронтой. Гэтэл олонхын дарангуйлал бол олонхын эрх ашиг, цөөнхийн эрх ашигаа ер нь бас хохироож явдаг юм засаг шүү дээ. Ер нь бол тэгэхээр демокраси иймэрхүү парламентын засаглалтай ийм оронд яг хөөр шийдвэр бол олонхоор гарна. Олонхоор гарна гэдэг нь дундаж монгол хүний шийдвэрээр бүх шийдвэр гарч байгаа гэсэн үг. Одоо энэ чинь парламент бүрдээд энэ чинь парламент ч өөрөө Монгол улсын одоо популяцийн жижигрүүлсэн л хөвөлбөр шүү дээ. Энэ бол тэ. Тэнгүүд улсын хурлын гишүүн байж ийм одоо байх гэж гээд бүгд ингээд яриад байгаа шүү дээ. Одоо нэг гишүүдээ тэ. Гэтэл тэр чинь тодорхой нэг иргэдийн төлөвлөл байхгүй юу? Одоо бидний л нэг хэсэг шүү. Бидний л яг нэг хэсэг. Яг толон тусгалан жижигрүүлсэн. Тэгэхээр тэндээс нөгөө популизм зайлшгүй шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл тэр санал олонхын үндэ олонход таалагдах юм ярьж ижил одоо засаг аваа шүү дээ. Тэгэхээр олонх юуг таалж ир гэдгээс л хамаарч бидний амьдрал угаасаа бүрдэж байгаа. Тэгэхдээ энэ бол айгүй сайхан үнэт зүйл, маш үнэт зүйл. Одоо энэ парламентын засаглалтай демокраси айгүй хайртай. Гэхдээ асуудал нь юу вэ гэхээр нөгөө олонхороо нөгөө үнгүй халамжийн хүмүүсэд. Тэнгүүт тэр олонхороо үнгүй халамжийн хүсэж байгаа юмыг халамжлах гээд фейлдэд. Тэгэхээр би баруун төв үзэл баримталтай гэдэг нь халамжийн төрийн оролцоо энэ бүх юмнууд чинь эсрэгээр ингээ хомсдол хүргдэг юм а гэдэг одоо ихтгэл үнэмшилтэй учраас нэг ч ихсээ хүнд одоо ойлгуулж гэх юм уу толгойг нь угааж чадвал би өөрөө саналаа айгүй хариуцлагатай өгдөг. Тэгээ цөөнх болно гэдгийг мэддэг, ялгадна гэдгийг мэддэг өөрөөр хэлбэл. Тэгтээ нэг санал хоёр болох хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхэд бол би өөрийнхөө зүгээс хамгийн сайн одоо хийж чадах бодиттой ажил бол зүгээр л хүмүүстэй ярилцах юм байл ийм дүн. Тэгээд мэдээж эсрэг үзэл бодолтой юм бол эхлээд дургуутсан. Гэтэ ядаж дургуутсаач усаа тэрийг сонсоод аваасаа гэж бодож одоо би юунд орж байгаа байхгүй. Тэг яриа л яваад тийм би энэ талаар ер нь хүмүүст ийм шүү гэл айгу төвөгтэй байдаг. За тэгэхээр баруун төвийн үзэл баримтлалаар гэ бодоод үзвэл юу гэсэн үг вэхээр хүн ер нь өгжиж аавна хорвоо угсаа тийм. Тэгэхээр одоо би 3 сая төгрөгийн цалин авмаар байгаа юм бол нэг 5 сая 7 сая төгрөгийн хүнс нь value бүтээх хэрэг. Тэгэхээр бид нар нөгөө өх value-га өсгөх ийм одоо өнцөг байхгүй байгаа. Учираас би одоо энэ эмчнэрийн ажил хайлт энэ төр бол эсрэг барьсартай байна гэсэн. Одоо яагаад? Яагаад тэгэхээр ямар нөхцөлд би очиж хамт агсах вэ гэхээр тий. Энэ эмнэлгүүдийг
юу байх хэрэгтэй. Одоо нэг зах зээлийн зарчим руу оруулах хэрэгтэй. Одоох манайх эрүүл мэнд боловсрол эрчим хүч 3 ерөөсөө яг социализмаар байгаа шүү дээ. Тий. Бүх юм үнийн тогтоочихсон. Тэгээ социализм юунд хүрэх хомсдол одоо хүргэж шүү дээ. Тий. Одоо би 90 онд төрсэн мэдхгүй байна. Гэхдээ сургаар сонсоход одоо джинс өмсгөч л одоо яадаг ч байсан юм. Ер нь юу ч байхгүй л байсан юм шүү дээ. Тэгээд зүгээр хоосон хий урейлга зонгор ингэж толгойг нь угааж хүмүүсийг ингэж одоо явсан юм л байгаа л да. Тэгээ тэрний инерц одоо байгаад байгаа. Өөрөөр хэлбэл нэг эрүүл мэнд үнэгүй байх хэрэгтэй гэдэг одоо яг ойлголт угаасаа эн чинь манад одоо нөгөө сэрэлт кино гардаг нөгөө цаг хугацаа шүү дээ. Нөгөө ахлам ягаад нөгөө орс эмч ирээд яг тэр орс эмч чинь нөгөө орсын цэргийн эмчнэр л анх Монголд орж ирсэн юм л л да. Ер нь бол тэгтээ нөгөө тэр үеэс эхлээд буюу одоо орчин үеийн ангаах ухаан одоо танилцуулагдсан үеэс эхлээд одоо хүртэл бол нөгөө эрүүл мэнд үнэгүй гэдэг одоо гүн бат итгэл үнэшил бол Монголын одоо нийгэмд байгаа. Тэгэхээр үнэгүй байна гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр үнэгүй байхын тулд бүх юмыг төрийн одоо зохицуулалтаар хийж байгаа. Тийм үү? Хүчээр барьж шүү дээ. Хүчээр барьж байгаа. Тийм. За үнэгүй хүчээр ингэ барьчиж байгаа нөхцөлд яах вэ гэхээр би одоо юу гэдгийг за 10 хүн эзэн ч адилхан 100 хүн ч адилхан цалин авч байгаа шүү дээ. Яг үнэ. Тий. Тэгэхээр надад хүний натурыг ер нь хүний нэг суур натур юмыг бол хүн ягаад ч одоо яаж чадахгүй. Одоо натур тэр хүний шин чанарт бол нөлөөлж чадахгүй. Тий. Тэгэхээр хүн болгон ямар натуртай вэ гэхээр одоо тэр Будда Сиддхарт одоо хин Махатма Ганди мандил биш болвол бүхэн ер нь эрх ашигын төлөөлөл амьдарч байгаа. Тий, хувийн эрх ашиг чухал ба. Тий. За эрх ашигаа юу гэж харж байгаа вэ гэдгээс л хамаарж байгаа бох тий. Одоо тий ямар ч байсан бүх хүн хувийн эрх ашиг байгаа. За тэгэхээр мөнгөн дүн дээр бодоод үзвэл би ямар ч хүн бараагаа ер нь хүнд үнэтэй зарахыг бодно. Тий. Одоо нэг машин тэрэг авах гэж байлаа. Хаста магтаад л тий. Нөгөөд нь хямдхаахыг бодно. Тийм. Тий. Тэгээ хүний натур юу вэ гэхээр хүн өөрийнхөө мөнгөөр өөртөө юм авах гэж байгаа тохиолдолд үнэн нь хямд байх хэрэгтэй. Бас өндөр чанартай байх хэрэгтэй. Хямд өгөөд чанартай. Хүн өөрийнхөө мөнгөөр өөртөө юм олж авах байгаа нөхцөл. Энэ бүх хүнд адилхан ба. Яг үнэ. За хүний мөнгөөр өөртөө юм авах гэж байгаа нөхцөл надад үн хамаа байхгүй. Чанартай л маар. Яг үнэ. Өөрийнхөө мөнгөөр хүнд юм авах гэж байгаа бол чанар нь хамаалаа. Яг бүр одоо хүүхд мөхтөл готл мөтл авч өгөхөг бол тий. Ер нь зүгээр нийгмийн харилцаагаар бодоод үзвэл хямдхан байх хэрэг надаас бага мөнгө гарах тий. Хүний мөнгөөр хүнд юм авах гэж байгаа нөхцөл тэр үнэтэй өнөө чанартай намаагүй тэр дундаас нь надаа зуучлалын ашиг нь их чухал юм тий. Тэгэхээр ямар ч нөхцөлд ингээ миний их ашиг байгаа байхгүй. Энэ бол хүний натур. Тэгэхээр за одоо энийг ингээ бодоод үзэл та. За би яг үзэгчд таалагдахгүй байх хамаагүй. Юу гэсэн үг вэхээр би ингээд өдөрт за нэг миний өдрийн цалин 100 сая төгрөг байлаа гэж боддог. Улсын эмнэлэгт одоо ажилладаг байлаа гэж боддог тийм. Би 10 хүн үзлээ. 100 сая л авна. 100 сая авна. Тэгэхдээ нэг хүнийг би хэдэн мянгаар үзэж байна? 10 сая үзэж байгаа. 100 хүн үзвэл 100 сая л авна. Нэг хүнийг би хэдэн мөр үзэж байна? 1000 төгрөг үзэж байгаа. Надад ямар ашиг сонирхол үүсэх вэ? Хүн цөөн үзэхэл өөрөөр хэлбэл нэгжид нь хуваагаад үзвэл би юмаа үнэтэй зармаар шүү дээ. Тэгэхээр тэртээ тэргүй 100 сая авах би өдөрт 2 хүн үзвэл би 50 сая. Оо яг үнэ. Дээрээс нь айгүй амар штэ. Одоо бид зовлонгоо тийм ээ. Тэгэхээр энэ нөгөө бүх юмыг төрөөс бариад үнийн тогтоочхоор хомсдол ингэж л үсдэг. Одоо би яг нэг эмчийн жишээр өөрөөрөө ярьж байгаа боловч одоо манай эрүүл мэндийн тогтолцоо бол яг л юм байна. Тэгээд одоо амраа өнөөдөр эрүүл мэндийн тогтолцоо ерөөсө болохгүй байна гэж одоо ер нь хүн болгон л ярьдаг. Тийм ээ. Тэгээ энийг одоо тэгээд яаж хийх юм бэ? Одоо эсвэл хийх тийм зүрх зориг алга байна уу? Эсвэл одоо хийх тэр болцоо нь алга байна уу? Яаж хийх вэ? Тэгээ яг одоо нэг өөрийнхөө мэрэгчлэр яхад хүн ингээ олгооны өвдлөө гэж бодоход чинь дотор нь мухаарад бөөлжөөд хоолндоо дургу болоод тэгээ зарим нь ганцдаг гүйлгэн ингээ юм зүрэл. Тэгээ мухар болгож бас онцлоход хамгийн төвхтэй шүү дээ. Яг нэг өстой классик шинжих цөөхөнтэй. Ингээд ан шандурхдах адилхан өвчнүүд их маг гэхдээ. Гэхдээ яг жишээ авахад хүн олгооны өвдсөн гэдгээ би оншилчаад тэр хүнд одоо шинж тэмдгийн эмчилгээ буюу одоо бөөлжилт намдаах шин тэ өвдөлт намдаах
имчилгээ хийвэл тэр хүн тухайн одоо үедээ нэг жоохон зөөр нандж байгаа юм шиг болно. Гэхдээ цаанаа нөгөө олгоо нь илжрээд идэлээд хагараад ингээд одоо ер нь бүр их даамжирна шүү дээ. толгоогоор хүн өгтгий шүү дээ. Одоо нөгөө танаа үеийнхэн бол айгуу сайн мэдэх бах та нөгөө ламсрангын хөрөн мөрөө гэдэг нэргэл байдаг шүү дээ. Зүуд нэг кино мөн. Би зүгээр шоглож боддог байхгүй. Тэгээ нэг ээжин зайлуул нэг өнгөрж байгаа шүү дээ. Би нэг олгон бүр тэнэтэр өгч байгаа бах та гэж тоглож боддог байхгүй. Ягаад гэвэл нөгөө орчин үеийн аныхон тэр шаастан байстан гоёрхоос өмнө бол ер нь олгоогоор тэгэл хүчх итгэл байсан байгаа. Тэрнээс амьд гарах хэцүү байсан. Тэгээ ингээд тэрийг нэг олгоог биш ямар нэг өвчин гэдээ ойлгоцсон нэг нэрлэлцэн л байсан байж тараа. Тэгэл одоо наа чи одоо ингээл өнгөрлөө гэл ер нь тэгээд өхөг вахт нь бараг лам залаад явж исэн баг. Тэгээд шалтгаанаа буюу олгоогоо авчвал нөгөө өвчин амдах юм хэрэглэхгүй байхад нөгөө хүн чинь сайхан ялааршаад ингээд ерөөсөө аюу гоё шүү дээ нүдэн дээр бас ингээд аюу хурдан үр дүн гарна. За энийг одоо энэ манай эрүүл мэндийн систем дээр бодоод үзвэл бид нар нөгөө одоо хийгээд байгаа бүх арга юу бол нэг өвчин дандагаа л яваад байгаа. Яг олгоогоо авахгүй. Тийм. Тэгээд тэр үндсэн шалтгаан нь миний бодлоор ер нь зах зээлд нь чөлөөлөх хэрэгтэй. Өөр гарц байхгүй. Тийм. Зах зээлд нь чөлөөлчвөл төр энэнд оролцохгүй хэрвээ болчвол юу вэ? Би жишээлбэл над дээр одоо хүмүүс ирээд имжлүүлэхийн тулд би айгуу сайн одоо сүүл үе ном уншина. Тий. Өөрийгөө сайжруулах гэдэг ингээд хичээгээд явна. Одоо ингээд зөндөө эффектүүд гарна. Одоо жинхэнэ ажил олгогч бол манай эмнэлгийн дарга биш. Тэр имжлүүлж байгаа өвчтөн үйлчлүүлэгч. Баггүй. Өөрөөр хэлбэл хүн ер нь жинхэнэ ажил олгогчтой ер нь айгуу сайхан тал засч төлгөнж явдсан шүү дээ. Дарга гэл ингээл тий. Тэгээд бол дарга ажил олгогчдод байгаа. Өвн бодитүүд нь тийм ш. Яг тэгвэл дарган тэр мөнгө шийдэж байгаа. Яг үнэ. Тий. Гэтэл зах зээл чөлөөлчвөл жинхэнэ ажил олгогч бол энэ иргэд байхгүй юу? Тэгээд эднэрийнхээ төлөө одоо ажиллаж эхэлнэ. Одоо тэгэнгүүт яг бид нэр ажиллахгүй байгаа юм уу гэж намайг манай мэрэгчлэгт бол харах л байх л та. Гэхдээ би нөгөө нийт массыг ярьж байгаа шүү дээ. Тэгээ үнэхээр болохгүй байгаа бол бүгдээрээ ийм хаост орчиод шүү дээ тий. Тэгэхээр жинхэнэ ажил олгогч одоо үйлчлж эхэлнэ гэдэг нь хэрэглэгч эзэн өндөө хожно гэсэн санаа байхгүй. Тэгээ би олон хэрэглэгч татвал одоо би хэдэн төгрөг одоо олохыг мэдэхгүй шүү дээ. Тий. Тэгээ доктор фи гэж ойлголт өгдөг манай Монголд бүр байхгүй. Тэгээ одоо доктор фи гэдэг нь тухайн ажил үйлчлэгээ хийснээрээ одоо авж байгаа хөлсөө хэлж байгаа шүү дээ. Жишээлбэл одоо барилгын юм шавар хэлэх метр квадрат нь тэдгээр хийн. Ингээ байж байгаа шүү дээ. Үнэлгээ тий. Тодорхой. Гэхдээ тэр үнэлгээг болвол жишээлбэл одоо шавраар жишээ ярих тэрийг бол энэ барилгын одоо энэ салбарын зах зээл өөрөө тодорхойлж байгаа байхгүй юу? Тий. Одоо тэр үн яаж тогтож байгаа гэхээр хоёр талаас нөгөө худалдаа авах чадраар баталгаажаад ингээд яг юм солилцооны тэр үед л үн тогтож байгаа шүү дээ. Зах зээл өөрөө тогтно үнэ. Тэгэхээр энэ доктор фи бол ч гэсэндээ яг зах зээлийнхээ үнээр өөрөө тогтоод ингэх юм бол би олон хэрэглэгч татчихж ялтчгүй аавна. Тэгээ хүмүүс одоо нөгөө хүмүүс үзүүлж чадхаа болчихно. Үгүй манай Монголын эмчнэрийн нийлүүлэлт аюу их. Ер нь бол одоо эрэлт нийлүүлэлтээр нь бодоод үзье. Нэг хүнд ногдох юм олон гэдээ яриад байгаа шүү дээ. Нийлүүлэлт ихтэй. Тэгэхээр нийлүүлэлт ихтэй байгаа гэдэг үн чинь бол үнд орж чадахгүй гэсэн үг байхгүй. Ер нь хомсдолтой юм л үнэтэй болно шүү дээ. Ер нь бол тийм. Эмчийн мэрэгчлэлтний нийлүүлэлт ихтэй. Одоо дипломоор ярил тийм. Яг бараа бүтээгдэхүүний буюу тэр тусамж үйлчлэгээний хомсдол ихтэй. Ягаад хомсдолтой өнөхөр би түр хэллээ шүү дээ. Өдөрт 100 хүн үзсэн ч адилхан 10 хүн үзсэн ч адилхан юм чинь. Би ихийг үзмээр хүн. Тэгэхээр нөгөө яг эмчин ингэлт ихтэйгээ боловч тэрнээс гарах нөгөө бүтээмж нь буюу үйлдвэрлэлийн процесс нь хомсдолтой байгаа байхгүй. Тэгэхээр хомсдолтой байгаа учраас ингээд одоо ойлгомжтой. Заавал нэг таньдаг эмч хийх хэрэгтэй. Айл нэг эмч байхгүй болохгүй гэдэг нэг хүүхдээ сургах юм. Тий. За одоо нэг эмнэлгийн дарга нарын юм уу эмчнэрийн утас байнгын хангинаас та ерөөсөө ингээл тий. Дандаа гуйлга тий. Тэгээ ингээл тийм байна. Үүнч тэгээ нөгөөдөл нь бараг тэрийг зохицуулж өгч мөгөөд капер мафри яваад гайхаад тий. Уулан тэр чин ёстой нөгөө хэм байсан ч ямар ч асуудалгүйгээр үйлчлэгээ авчмаар шүү дээ бидний хүслээр тий. Амар амархан шийдчихмээр шүү. Тэгсэн чин тийм байхгүй. Тэгээ дандаа нэг таньдаг хүн энэ рүү гуун. Тэгээ нөгөө дарга нь одоо барометрлэх гэдэг юм байд. Энийг ингээ зохицуул мөхцүүл гэл эмчнэрийнхээ дэхий
энэ ч айгүй өөрөө нөгөө системийн төвхтэй байдал үгүй хомсдолтой байна л гэсэн санаа байхгүй. Тэгэхээр энэс зах зээл рүү ингээ яачих юм бол одоо бүгд их ажлууд их одоо мөнгө олох юм чинь 100 хүн үзэхийн төлөө л одоо явна. Би цайндаа орлоо гэж хэлэх юм ч гарахаа болно. Би л одоо цайны цагаараа 1-2 хүн ч гэсэн үзээд бас 5 төгрөг олмоор байна. Заавал 8 цагт ирээд 12 цагт хүн ажилласаа тараа шинжилгээ өгөх гэсэн чинь манайх цайндаа орлоо эсвэл тараа явуулаа гэдэг ингээд. Тэгээ бүтэн өдрийнхээ ажлыг алдаад. Тэгтэл хүн ингэ зах зээлийн зарчимд бол хэрэглэгчээ дагаж явна шүү дээ. Тэр хэрэглэгчэд хэрэгцээтэй байгаа одоо ядаж цагийн боломжийг тааруулж ажиллаа зохицуулна. За тийм үст одоо тэгээд яхаар чи хэрэглэгчүүд бол мэдээж бас эмчээ сонгоно шүү дээ одоо. Өө тий. Жинхэнэ одоо эрхээ хэлж одоо эмчээ сонгоно шүү дээ. Сайн дээр очмоор шүү дээ. Тий. Тэгээ сайн дээр очмоор нь тэгэхээр эцсийн үндэ бол хэрэглэгч хожно, эмч ч өөрөө хожно. Энэ систем эндээс зах зээлийн зарчим руу орж иж гарах юм байна. Одоо яг хоо нэг ийм юм байна л да амраа. Одоо шин төгсөж байгаа залуу эмчнэр байна. За энэ залуу эмчнэр бол одоо хамгийн бага цалингаас л ингээд эхлээ явна. Тэгээ эмч ч өөрөө эмч яг ингээд нарийн мэргэжлийн эмч болохын тулд ямар их хугацаа хүч хөдөлмөр зарцуулах вэ гэдгийг бол одоо бид хоёр хоёулаа мэднэ, нийгмийн ч мэдж байгаа. Тэгэхээр энэ их хугацаа зарцуулсан юм дээр шин төгсөж байгаа шин одоо нөгөө нэг мундаг боловсон хүчнээ одоо бид нэр одоо бэлтгээ тэр хүн маань ирээдүйд одоо мундаг эмч болох ёстой шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр чинь хамгийн нэгдүгürt одоо нөгөө цалингийн асуудал болох гэдэг юм тийм ээ. Тэгэхээр одоо тэр шинэ төгссөн эмчтэр бас яг энэ үнэлгээг явуул хэр юутай байх вэ? Наадах чинь нөгөө бид нар ч бодоодох юм байхгүй уусаа дэлхийн нийт шийдсэн байгаа асуудал байна. Тий, тэрийг зүгээр л ойлгоол авчраа хуулчихл асуудал байхгүй хүсгүй. За хүсгүй байгаа одоо энэ зарчим руу ороход төвхтэй байгаа цаад нь бол би хэллээ шүү дээ инерцээ одоо пост одоо коммунист ороо манайх. Тэгээ арчилсан ороо. Тэгэхээр олонхийнхоороо угаасаа шийдвэр гаргаа явна. Тэгээ энэ инерц ингээ арилахгүй. Ингээд одоо коммунизмээр ингээ явц юм чинь ядаж тооромслоход ингээд тоормслохгүй ч яг ингээ хаазааш асахгүй яваад нэр нь энэ гурван сар. Тэгээ эцсийн дүндээ гуруулаа хомсдолтой тог тасраад эмч багш нар ажил хайд ингээ явж байгаа нь үнэн. За Солонгост би нэг цэжний өндийн чиглэлээрээ одоо нарийн мэргэжил дээшлүүж 2-3 сурсан баггүй. За тэгээд тэнд харлаа. За ийм бид нар тулгараад байгаа асуудал ерөөсөө алга. За тэгсэн чинь яг таны асуултанд одоо хариулахад ийм байна. Имлэг болгон өөрсдийнхөө нэг резидент интерн фэллоудаа өөрсдөө авдаг байхгүй юу? Тэнгүүт одоо эрүүл мэндийн хөгжлийн тавгээд би бүр айгүй дургу юм байгууллагад. Яагаад? Тэгээд хөгжөөд байгаа хаана байгаа энэ байгууллага байснаар төрийн л оролцооны нэг хэлбэр шүү дээ. Яг үнэ. Тий. Бас л нэг хяналт мяналт одоо нэг хэлбэр баггүй юу? Тэгээд ингээд тэгэнгүүт хөгжлийн төв нэг тэдэн резидент аавна гэх нэг ковот гаргах юм. За тэгдэг. За тэгсэн чинь ангахын сургуулийн тэдэн резидент аавна гэх нэг ковот гаргах юм. Одоо би өөрөө ч болон тэр юмар нь яваад төгссөн. Тий. Тэгээд ингээд ковот гаргачихын өөрөөр хэлбэл төр зохицуулаад байгаа байхгүй. Тэгтэл тасаг дээр за жишээлбэл одоо манай тасаг дээр ямар хэрэгцээ үүсэж байгаа нэхэр одоо жишээ авъя л дээ тий. Яг ингээд хагалгаанд одоо туслахыг өгөх одоо мэслийн хэмжээр жишээ авал. Тэгээд өдөр тутмын тэр нөгөө хяналт юм ингээд хийгээд өгөх тий. Энэ тэгээд одоо тэр бичиг цаасын хөтлөгч гэдэг юм уу. Ийм тусламж одоо жишээлбэл надад хэрэгтэй. Би өөрөө тэрэндээ бүх цагаа зарцуулчвал хүнээ үзэж чадахгүй болчихно. Тий. Тэгэхээр ийм надад тийм хэрэгцээ үүсэж байгааз. Тэгээ энэний би олон хүн үзэж их хүн болох гэдэг байна шүү дээ. Тэгэхээр би олон хүн үзэхийн тулд хамгийн хэрэгтэй байгаа цагуудаа тэр хүн үзэх тэр ажилдаа зарцуулаад илүү тэр нөгөө цаг идэх ажлуудыг авч явах хэрэгцээ байдаг байна. За тийм. Гэтэ ганцаараа ажиллаж чадахгүй гэж. Мэдээж. Тий. Тэгэхээр надад хин хэрэгтэй байна. Одоо под хэрэгтэй байна. Туслах хэрэг. Туслах. Тийм үү? Тэгээ энэ чинь уусаа эмнэлгийн одоо нийт ажлын бараг 80-90% тэр процессын жижиг ажлуудыг бүгдийг ер нь бараг эмнэлгийг бол резидентүүд авч явдаг байхгүй одоо энэ. Одоо энэ манай нэгдүгээр эмнэлгийн эмнэлэгч гэсэн аягүй сайн ашиглаж чадж байгаа резидентүүдийн хөдөлмөрийг аягүй сайн энэ бол зөв. Солонгос бас яг адилхан тийм. За тэгээд ингэснээрээ яах вэ гэхээр нөгөө үйлчлүүлж байгаа хүн нөгөө резидент юм уу залуу эмчид биш нөгөө туршлагатай эмчид
үзүүлж байгаа үстэй. Хожиж байгаа үстэй. Тий. Тэгээ олныг үзэж чадвал нөгөө эмчин бас хожиж штэ тий. Тэгээд тэнгуут нөгөө нэг юм дээр нь болохоор тэр энэ хүмүүсээ ер нь бол зарчиж байгаа штэ ажлуудаа ингэ болж тий. Эннийхээ хэрээр нөгөө дүүлэгээ нөгөө ажлын байранд ирэх сургалт явчихж байгаа байхгүй. Тэгэхээр би жишээлбэл одоо 100,000 төгрөг өдөрт олж जैन тий. Тэгсэн чинь би өдөрт 100,000 төгрөг олж яснаа би 200,000-ыг олмоор шүү дээ. Тэгэхин тулд би ахад үзлийнхээ тоог нэмээд ингээ явахын тулд энэ цагуудаа ажлуудаа туслахуудаа өгмөр шүү дээ. Тэнгүүт 200,000 би олоод эхэллээ. Тэрнийхээ 50,000-ыг эднэртээ цалин болгож өгч байгаа байхгүй. Ер нь бол тиймэрхүү зарчмаар гэсэн үг. Одоо нэг зүгээр эмчийн жишгээр байна. Эмнэлэг бол бас адилхан тиймэрхүү. Тэгэхээр жил болгон одоо чи манаа сурж байсан ч усны эмнэлэг бол одоо ерөнхий мэдлэгийн засагтэр манай дээр энэ жил 2 эрдэнэ тэмцээн оронтой хэрэгтэй байна гэдэг нөгөө ажлын ачаалал нөгөө мөнгөний эргэлтээ харж байгаад гаргаад авчиж байгаа байхгүй. Тэрэнд бол ямар нэгэн төрийн байдаг юм уу? Өөрөөсөө хэрэгцээгээ төлөвлөлийн төвийн шаардлага байхгүй. Өөрөөсөө тодорхойлж байгаа байхгүй. Тэгээд Солонгос бол айгүй олон эмнэлэгтэй байгаа шүү дээ. Маш олон эмнэлэгтэй байгаа тий. Тэгээд олон эмнэлэгтэй байнгут би жишээлбэл бүх эмнэлгүүд за цээжин үндийн одоо юу жоохон өрмөц кейс юм байлээ. Тэрийг яг дараа нь ярина. За ерөнхий мэс заслын резидентэд би ингээ ормоор байлаа гэж бодоход бүх эмнэлэг л одоо өөрсдийнхөө тэр хэрэгцээ шаардлагаараа резидент тэмцэхээ ажил төр чи ажлын байр байхгүй. Резидент гэдэг чинь одоо амьдрын суудаг тэндээ амьдруулчин шүү дээ тий. Ингээд тэр ажлын байр одоо 100 эмнэлэг дээр одоо зарлагдсан шүү дээ ер нь чинь тий. Тэгээ би өөрөө тэр 100 эмнэлгүүд рүүгээ бүгдэн рүү ингээд одоо хүсэлтэй өгч Америкт нэг сургууль дарангууд бүх сургуулиуд руу захиа махаа өгч яг тэр зарчим. Тий. Тэгээ ингээд хүсэлтэй өгч шүү дээ анкет манкетээ болчин. Тэгэнгүүт манай эмнэлэг дээр 2 резидент тэмцээн шинэ 1-р курсын резидент тэмцээн оронтой байсан чинь надад 20 анкет ирлээ. Хамгийн лагийн л аваад нэрсэн. Тийм. Лагийг авчиж би тэр их сайн ашиглана шүү дээ. Тий. Хоёрдугаарт одоо манай эмнэлгийн резидент төгссөн хүн чинь манай эмнэлгийн нэр нүүр одоо брэнд бүтээгдэхүүн чинь нөгөө талаар. Тэгэхээр чинь бас сайн мундаг амтан болох хэрэгтэй тий. Тэгэхээр сайныг авна. За ингээд тэгсэн чинь би өөрөө нөгөө талаа нөгөө резидент тарах гээд материал өгж байгаа хөлтөсөн чинь нөгөө сургуулиуд чинь ингээд ер нь шилдэг эмнэлэг сургууль руу бол шилдэгүүд ингээд явчих шалгуур нь ингээд тэгээ ингээд унсаар аваад магадгүй би резидент орж чадахгүй ч магадгүй байхгүй. Тэр нь одоо хин нэгэн төр тэрийг зохицуулаагүй байхгүй. Тийм бай. Яг л одоо нөгөө байгалийн шалгарлаа шиг тийм ээ. Тэгээд мөнгө нь тэр эмнэлэг дээр хийж байгаа ажил бүтээмжээсээ цалин ороод ирнэ. Уус өгөхгүй тэрийг. Тий, одоо тийм асуудал байна. Тэгэнгүүт өөрөө аяндаа явдаг юм сургалтын систем үүсчихэж байгаа. Өөрөөр хэлбэл 1-р курс дээр хийдэг ажлууд нь тодорхой байдаг байхгүй. Тий, одоо яг ийм шинжилгээ хагалгаанч гаруугаадгүй шүү дээ. 4 жилээр ерөнхий мэргэжсэн сурдаг. 2-р курсээс угааж муугаал ингээ эрчим тэмцлэгэнд хүний хань тодорхой. Тэнгүүд нөгөө курстэй хийдэг ажлууд нь ондоо. Тэгээд 4-р курсынх нь резидент бол хагалгааны өрөөнд профессортойгоо хагалгаа хийгээл. Тэгэл байж гэн ерөөсөө ингээ явж. Тэгсэн чинь 1-р курсын резидент нь 2-р курстаа ороод дүүн орж ирж байгаа шүү дээ. Гэхдээ би 1-р курст хийжсэн ажлуудаасаа салжиж би нөгөө дараагийн төвчний ажил руу орно шүү дээ. Тэгэхээр ямар хэрэгцсэн би тэр дүүдээ амар сайн зааж өгөх хэрэгтэй байна. Тийм. Тэгжээч өөрийгөө чөлөөлөх. Тий, өөрийгөө чөлөө, өөрийнхөө арх ашиг төлөөнө. Инхээр 4 3 2 1 гэдэг ингээ өөрөө явдаг сургалтын систем үүсчихэж байгаа байхгүй. Профессор зүгээр хөнөө үзээ мөнгө олж тэнд ингээ явж байна. Тэгвэл эмнэлэг дээр нэг онцлог юм нь мэдээж ном уншлахуул яах вэ? Тий. Тэгвэл ном уншихаас гадна нөгөө яалтчгүй одоо жишээлбэл гараар үйлдчихэж одоо хийдэг ч юм уу сурдаг юмнууд бас байна. Тэгэхээр тэр юмнуудыг чинь нөгөө хамгийн нэгдүгээр нь patient safety буюу тэр хэрэглэгч нь өөрөө ажил болгогч нь өөрөө хаан бохгүй. Тэгэхээр тэр хүнийг одоо би хагална гэж хэлчихэд унтуулчингуудаа эрсдэл тэр хагалбал болохгүй шүү дээ. Би тийм нэзэж болохгүй зүйл. Гэхдээ би өөрөө хагалахдаа надад тусламж буюу тэр туслах хэмжээр хэрэгтэй шүү дээ. Ядаж дуран ингээ бариад байгаа тийм. Тэгэхээр эн чинь өөрөө ингээ 3 4 жилээр ингээ процесс явчихаар тэр хүн яаж одоо тэр мэрэгчлэлтэй чанагдах вэ гэсэн. Тэгээд хамгийн гол нь тэр эрсдэл тэмч ингээд юуны төлөө тэгж явж байгаа вэ гэхээр ирээдүйн тодорхой өөрөөр хэлбэл би сайн л болвол одоо сайхан мөнгөтэй амьдрна. Одоо таны яриад байгаа нийгмийн дундаж давхрахтаа орно. Би муу байвал надаар хин чаглуулахгүй. Өөр мэрэгжил. Өөр одоо юм хийхээс өөр аргагүй. Энд гэхдээ нэг талаар айгүй харгас боловч одоо ингээд яалтчгүй ингээд ер нэг байранда байна гэдэг чинь өөрөө ухарж ийн гэсэн санаа байхгүй. Яг одоо бусд нь бүгд өргөжлж байгаа. Өөрөө нэг байранда статик байдалтай байна гэдэг чинь өөрөө ухралт юм. Тэгэхээр байнгын апдейт хийж тэр нөгөө
өрсөлдөөндөө тисчүүлдэхийн тулд ерөөсөө юу вэ? Тэгээ би анх нөгөө Солонгост очичоод нөгөө Sabiston textbook of surgery гэдэг нэг ном авах юмсан гэж бодож байгаа байхгүй. Тэгсэн чинь ийм тэр чинь хэд хийдэж нэлээ. Ингээд компьютерийн тавируулга тавьчих. Тэг хүүх энэ чинь би авчмаар байна гэдэг тэгж байгаа байхгүй. Зүгээр гайхаад ингээд тэгсэн чинь яасан гэдэг тэгсэн чинь дараагийн апдейт нь гараад ирнэ гэдэг чинь тэр өмнөх номны агуулга шинжлэж байгаа шүү дээ тодорхой тий. Тэгэхээр тэр өмнөх номыг уншвал болохгүй байгаа зү. Тийм байх. Сүүлийн эдишнээ унших хэрэгтэй байхгүй. Тэгэхээр сүүлийн эдишнээ уншихаар өмнөх номоо одоо хайдаг юм уу компьютерийн тавиур болгодог юм уу тэгэл ашигласан байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тийм одоо тасралтгүй сурах хэрэгцээ мэрэгцээ ч юм бол эндээс үүснэ. А тэгэхээр манад амар инэттэй яадаг гэж кредит цуглуул гэж хөгжлийн төвөөс. А тэгснээр цуглуулаагүй бол одоо лицензий чинь одоо цоцлно гэж байгаа байхгүй. А тэгээд за яг суралгүй л яг сургалгүй л. Тэгтэл механикаар ингээд хүчээр ингээд байгаа байхгүй. Тэгвэл тэрний заавал 2 кредит нь ёс зүйтэй байх хэрэгтэй ингээд. Ягаад тэгэхээр ёс зүйгүй байгаа учраас ёс зүйтэй болох гээд 2 кредит нь ёс зүйн кредит байх хэрэгтэй гэдэг юм байна л да. Гэхдээ тэр ёс зүй нь хаанаас одоо байхгүй болчиход байгаа юм гэхээр би өдөр цөөхөн үзэх хэрэгтэй шүү дээ. Тэгжиж өнөөдөр надад ашигтай шүү дээ. Тий. Тэгээ үнгүй юм чинь хүн нөгөө хэрэглэгч яах вэ гэхээр хүний мөнгөөр өөртөө юм авч байгаа ямар юм хүсдэг вүлээ. Үн нь хамаагүй шүү дээ. Чанартай юм авмаар ингээд зөрчил гарна. Тийм байна. Тэгээ энэ бүх бодлоонууд чинь ингээ гарна. Тэгэнгүүт ёс зүй кредит цуглуул гэж байгаа байхгүй. А гэтэл тасралтгүй сурах ёстой. Тэрний хүсэл сонирхол нь би одоо жишээлбэл цээжний өндийн мэрэгчлэрээ одоо за Монголдо байгаа эмчнараасаа дутвал би угаасаа зайлуулагдчих учраас ядаж илүү гардаг юм байхэд адилхан явахын тулд ингээд сурхаас өөр угаасаа сонголт байхгүй болчихж байгаа байхгүй. Тий, тэгээд Солонгост манай нөгөө профессор Соонжуу гээд одоо яг манай нөгөө тасгийн чеф профессор байхгүй одоо миний одоо удирдсан. Тэгээ нөгөө ангаахын сургуультай бас ингээ хичээл ордог. Тий, тэгээ нэг хичээл орно. За тэгсэн чинь нөгөө Солонгос оюутнуудтай ингээд асуугаад үзэхээр яах гэж одоо ангаахт орсон бэ гэхээр би мөнгөтэй болох гэж баян болох гэж шууд гэж хэлж байгаа. Ерөөсөө л. Тий. Би сайхан амьдрмаар байна. Зорилго тодорхой. Тий. Ер нь охтууд нь баг шоколад хэлэхэд эмч нөхөртэй болох гэж ордог байж магадгүй шүү дээ. Яг тэгвэл амьдрал нь баталгаад. Зөв. Тэгэхэд одоо яг л одоо бидний хүсэл яг энэ шүү дээ. Тий. Тэгэхэд энийг яагаад тэгвэл ингээд хийхгүй байна, болохгүй байна, бүтэхгүй байна тий. Тэгэл нөгөө л байдаг хуучин юмтайгаа зуралтууд энэ. Энийг тэгээ одоо яг хэн хийх ёстой. За энийг болох байгаа шалтгаан манай нөгөө дундаж монгол хүн. Өөрөөр хэлбэл бид нар олонхороо засаглаж байгаа. Олонхороо засаглана гэдэг нь дундаж монгол хүний одоо ойлголтоор хүслээр бүх шийдвэрүүд явж байгаа. Тэгэхээр дундаж монгол хүн энийг ойлгох хэрэгтэй гэсэн санаа. Өөрөөр хэлбэл олонх нь энийг ойлгох хэрэгтэй. Тэхийн тулд би ярьж байгаа гэсэн санаа. Одоо ингээд яриа яхахгүй л одоо энэ нөгөө эмнэлгийн мэрэгчлэлтний энэ үнэлгээ буюу цалингийн асуудлыг ингээд ярьж байгаа. За энэ дээр одоо ингээд зах зээлийн чөлөөлөөд тухайн хүн нь одоо яг хийснийхээ хэрээр авна гэдэг бол яг л зах зээлийн зөв зарчим тийм ээ. Тэгэнгүүт нэг асуулт одоо гарч ирж байгаа байхгүй юу? Одоо яг суур цалин буюу одоо хамгийн нөгөө нэмэгдэл ороогүй яг үндсэн цалин дээр одоо энийг яаж одоо тусгаж явах нь зөв байх вэ? Амраа мэдээ. За ер нь төрийн зохицуулалт дандаа хомсдол дагуулна гэдэг байгаа дээр хоёр асуудал байгаа да. Үн тогтоодог асуудал байгаа да. Одоо бүх юмыг социализмын үед одоо 9-ийн тус 10-60 хаам одоо юу төгрөг тавь ямаргүй хийчихвээ. Бүгд үнээрээ нэртэй тий. Тэр чинь өөрөө нөгөө үндсэн нөгөө шинжин нөхгүй үн тогтоодог. Тэгэхээр үн тогтоосноор хомсдол үүснэ. За тэгэхээр одоо энэ суур цалин нөгөө хөдөлмөрийн хөлсний цалингийн доод хэмжээ төв эмийн шатлал матлал гэдэг одоо энэ бүх юмнууд бол ерөөсөө л үн тогтоосон нэг одоо тогтоол. Өөрөөр хэлбэл миний сарын хөдөлмөрийг төр төв эмийн одоо 7-гийн хэдэр ч юм уу ингээд тийм байна. Тогтоочод байгаа байхгүй. Би өөрөө тогтоогоогүй. Яг тэгээд нэмэгдэл авж байгаа штэ л хөдөлмөрийн хуулиндаа одоо илүү цагийн тэдэр бодогдно гэдэг миний бүтээмжийн тухай байхгүй цагийн тухай байгаа. Ажлын цаг ашиглалт. Тэгээд одоо нэг цагт одоо жишээлбэл нэг ажил хийж болно 10 ажил хийж болно. Тэгээд бүтээмж нь ялгаагүй учраас нэг ийг хийсэн дээр ингээд нэг юм үхэн зөгдөлтэй л явж байгаа.
Тэгэхээр ер нь бол одоо миний хатуу одоо байр суурь бол одоо суур цалин малин тэр үн тогтоох тухайд бол би байх ёсгүй гэж боддог. Мэдээж яг хөдөлмөрийн харилцаанд ингээ ороод ажил болгогч ажилдаа аваад хэвчих юм бол хүн ажилтаа ер нь бол яг мэдээж цалин авахгүй ч ажил хийж байгаа шүү дээ. Тий, тэгээ тэрийгээ бас аль болох өндөр авмаар байгаа. За ингээд эхлэнгүүт яг ажил олгогч зүгээр өөрөө бизнес одоо тухайн одоо юу гэдгийг компани сайн авч явахын тулд одоо хүний нөөц ерөнхий таант гэж ярьдаг сайн хүний нөөц шаардлагатай. Тэгээд тэр хүний нөөцөө тогтоон барих буюу компани өөрийнхөө эрх ашигын төлөөнөл тэр хүмүүсийг барихын тулд суур цал юмнууд өгөх. Тэрнээс гавтгаагаараа суур цалин тэд байх хэрэгтэй гэдэг би эсрэг байрсардаг гэсэн. Өөрөөр компани өөрийнхөө төлөө амьд үлдэхийн төлөөнөө саалсуудаа барьж үлдэхийн төлөөнөө одоо тэр хүнийг одоо мөнгөөр одоо тэр ажил бүтээмжийг худалдаж авах ийм л харилцаа байгаа шүү дээ. Тэгэхээр компани өөрөө тэрийг шийднэ. Ер нь бол тэрнээс за одоо би жишээ нь өөрөө эмнэлэг дээр хүн ингээ авлаа гэж бодоход тэр хүнээ сайн бас бүтээмжтэй ажилуулмаар байна. Тэгээ ажлын бас таатай нөхцөлөөр хангаж өгмөр байна. Тэр юмч маань одоо жишээлбэл мундаг өндөр цалин авахыг харж баярламаар байна. Эннийхээ төлөөнөө бас нөгөө гүйцэтгэл юмын үнэлнэ. Тэгвэл нөгөө жишээлбэл одоо сард 3 сая төгрөг хүсэж байгаа хүн бол нэг 2 сая төгрөгийн бүтээмж гаргавал надад 1 сая алдагталтай байгаа даа шүү дээ. Энэ бол тий. Тэгвэл одоо тэр нь нөгөө яг тэр хүний буруу биш байж болох байхгүй юу? Одоо ажилтны үнэхээр одоо цоо шинээр нэг хинч мэдэгдэхгүй нэг компани хаяг тавьчаад хинч орж ирэхгүй шүү дээ. Нөгөө маркетинг одоо хугацаа. Энэ хугацаа орно одоо байр суурь зах зээлтэй одоо тодорхой хэмжээр танигдах юм бол тэгэхээр энэ хугацааг одоо даах хэмжээний буюу алдаглаа даах хэмжээний байж иж бас аливаа асуудал руу орно шүү дээ тий. Тийм л одоо хариулт энэ үнэн юм дээр. Тэгээ үн тогтоосноор одоо ямар асуудал гарч ийн гэдэг ингээ харахаар Солонгост одоо жишээ зүрхний мэдсэл тэр элэг мэлгэн дээр нөгөө доктор фигийн төрөөс ковод тогтоосон юм. Солонгос бас бай. Тэгээ тэр яасан гэсэн чинь нөгөө энэ ингээ хүний амь насанд их юутай ийм энэс өндөр мөндөр нэхэж болохгүй гэдэг ингээд. Тэгэнгүүт нөгөө Солонгосын одоо тийш 50-60 сая хүнтэй орн тодорхой хэмжээгээр бас тэр салбар руу хүмүүс орно шүү дээ. Гэхдээ айгу багассан гэсэн санаа байхгүй. Нэг арьс гоо засал руугаа хамгийн мундгууд нь орчдөг Солонгост. Тэгээ одоо Солонгосын гоо сайхны мэдсэлцүүл нэрээ бас дэлхийд бол бас ер нь топуудад л орж шүү дээ үнэн юм чинь тий. Тэр нь юу гэх нөө тэрийг нөө төр зохицуулдаг учраас мөнгө их олох гээд хамгийн мундаг генер нь тийш орчиж байгаа. Амраа мэдөө энэ ярен дээрээс ингээд бодоод яхад бол манад одоо энэ шүдний эмч гэдэг юм уу арьс гоо заслууд бол яг ингээд зах зээлд шилжчихлээ шүү дээ. Тийм ээ. Ингээ харахаар бол одоо эднэр бол яг үнийг бол яг зах зээлийн зарчмаар л одоо тогтоож байгаа шүү дээ тийм ээ. За энэ дээр ямар бодолтой. Тэгэхээр энэ юуг л одоо ингээд нийт одоо эрүүл мэндийн байгууллага эмнэлгүүдтэй л одоо бас хэрэгжүүлэх хэрэгтэй л гэдэг санаа хоёлаа яриад байгаа шүү дээ тийм ээ. Тэгж чадвал маш сайн. Нийт одоо ер нь бүх эмнэлгүүдийг эрүүл мэндийн салбар тэр чигээр нь зах зээлийн зарчим руу оруулах хүмүүс нөгөө бид нар үйлчлүүлж чадхаа болчихно гэдэг нэг юм яриад байдаг байхгүй юу? За тэгээд хараад үзвэл одоо дэлхийн топ 200 эмнэлэг гэдэг одоо интернетээр хайгаад үзвэл дандаа одоо барууны буюу одоо тэр зах зээлийн зарчмаар ажиллаж байгаа орнууд байгаа. Одоо Орос эмнэлэг байхгүй тэнд. Монгол эмнэлэг байхгүй. Тийм. Тэгээд энэ хүчээр ингэж гоё болдгол байсан юм бол одоо топ эмнэлгүүд нь болоод байж их нь яасан. Ранклаад харахад тийм. За хоёрдугаарт нь бид нар одоо амар нөгөө эв хамтын зарчим орчимтай айгүй мундаг даатгалтай штэ. Өстө тэгээ нөгөө үндсэн хөлмөлн чинь юу лээ эрүүл мөрүүл байх хэрэгтэй гэдэг байгаа. Мэдээж яг санаа нь зөв. Нөгөө хэрэгжүүлж байгаа арга зам нь тэнд очихын тулд буруу замаар яваад байна. Тэгээ нөгөө замаар нь явах хэрэгтэй. Нөгөө замаар нь явсан нөхдүүд одоо бизнес болгосон нөхдөөч одоо эрүүл мэндийн тусламж үүсгэх бүр эдийн засгийн нэг үзүүлэлт болгоцсон одоо экспортын хэмжээнд авчиж штэ. Одоо манайх эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг одоо Солонгос байна, Хятад байна, Турк байна, Энтхэг байна, импортлж байгаа шүү дээ. Тий. Яагаад импортлж байна? Хомсдолтой учраас. Тий. Одоо Монголын жилийн гурилын хэрэгцээ жишээлбэл дотооддоо бүгдийг үйлдвэрлэж чадвал бид нар одоо импортлох хэрэгцээ гарахгүй тий. Тэгэхээр эрүүл мэндийн төр тусламж үйлчлэгээний хэрэгцээг бид нар хангаж чадвал импортлохгүй л байхгүй. Тэгэхээр импортлоод байна гэдэг нь
хангахгүй нэг хомсдолтой байгаад байна. Хомсдолтой байгаад байна гэдэг нь хангалттай хэмж эмнэлгийн мэрэгчлэнтэй мөртлөө хомсдолтой байгаад байна гэдэг чинь үйлдвэрлэл нь сайн өгөхгүй байна. Үйлдвэрлэл нь сайн өгөхгүй байгаа гэдэг чинь би их үйлдвэрлэлд их мөнгө олохгүй юм чинь бага ил үйлдвэрлэмээр байна. Тэгээ энэ эцсийн дүндээ бол нөгөө төрийн зохицуулалт үн тогтоолт энэ байдалтай байгаа. Тэгэхээр энэс гарахын тулд би дахиад хэлээ нөгөө ардчилсан олонхороо шийднэ. Олонх энийг ойлгох хэрэгтэй. Энэ ингээ болохгүй байна гэдэг мэдээд штэ. Төрөөс улс төрчдөөсөө битээ тийм үнэгүй хайр халамж нэхэж. Тий. Ингээ зах зээл нь бол үнэнтэйгээ нүүр тулъя. Үнэнтэйгээ нүүр тулаач тий. Тэгээ энэ талаар хүн одоо олонхороо энийг ойлгоод үнэнтэйгээ нүүр тулчвал бид нар яг энэ зарчим олонхын шийдвэрээр л орж чадна. Одоо тэгээд амраа бас энэ дээр чи ингээ яхаар даатгалын системийн асуудал бас байна тийм ээ. Эрүүл мэндийн даатгал. Энэ дээр юу н ямар бодолтой байдг вэ? Одоо юм байна. Манайх даатгалч одоо тийм дампуурсан шүү дээ. Ер нь л тийм. Дэмэн л ялгаагүй. Одоо төрөний анх ярианыхын тэр за би даатгалаар тусам рүүслэх авмаар байгаа гэдэг нь тэр даатгалаас гарах зардал надад хамаагүй байхгүй. Хүний мөнгөөр яг би өөрөө мөнгө өгсөн л да яг зөв. Гэхдээ хүний мөнгөөр өөртөө юм авах гэж байгаа учраас үн хамаагүй чанарлаг байх хэрэгтэй. Тэгтэл нөгөө тал нь эмнэлэг байгаа. Тэгээд эмч бол жишээлбэл өөр хүний мөнгөөр өөр хүнд юм авах гэж байгаа учраас ер нь бол одоо хүний натураар хаваад үзвэл тэр үнэтэй байна уу юу вэ нөө хамаагүй те өөрөө одоо ашигтай байх хэрэгтэй. Гэхдээ одоо тэгээд тэгэхээр өөрөөр хэлбэл тэр даатгалын сангийн зарцуулалтанд хин санаа зовхгүй гэсэн үг байхгүй. Нөгөө эрүүл мэндийн даатгалын байгууллагт ер нь ямар ашиг сонирхол үүсэх вэ? Тэр улсын даатгал шүү дээ тий. Тэр ашигт ажиллагаа нь хөрөх юм тэр нэг даатгалын хэдэн албан тушаалтнуудад хамаагүй байхгүй. Улсын байгууллага юм чинь. Өөрөөр хэлбэл хэрвээ та хувийн даатгал явуулж исэн бол аль болох бага мөнгө гаргаад их шимтгэл хураагаад ашигтай байх гэж ажиллаж байгаа шүү дээ. Тэр нэг магадлалаар явна шүү дээ. Тэр улсын байгууллага тийм байхгүй болохоор ямар ашиг сонирхол үүсэх вэ гэхээр даатгалын санхүүжилтийн нэмлэг рүү өгөхдөө нөгөө талдаа нөгөө хувийн ашиг сонирхол угаасаа явна гэсэн үг байхгүй. Тий одоо тэгээ сая скандалууд яригдал шүү дээ шүү гэвэл тэр чинь угаасаа нөгөө хямгагч тавьсан энэ нөгөө ашиг сонирхлыг хүний натурыг өөрчилж чадахгүй учраас энэ нээзэж арилахгүй зүйл байхгүй. Тий тэгэхээр эрүүл мэндийн даатгал бол нөгөө талдаа нөгөө эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг бараа үйлчлэгийг үнийн тогтоохны хэрэгсэл нь болчихж байна. Одоо оншийн хамааралтай бүлгээр гээд эмдүүзийн тогтоол ил гараалаа юм л та. Тэгээ шинэ тогтоол гарахаар тэгэл бүгдээрээ нөгөөтгөө уншаал стори асуудахгүй гэл ингээл энэ чинь стори мстер хасаад байгаа яг нөгөө талдаа ер нь хасгал ёстой юм л да. Яг тэгэхээр чанаргүй юм уу эсвэл одоо буруу тусламж үйлчлэгээ шаардлагагүй тусламж үйлчлэгээ үзүүлсэн юм даатгалаас коврлж болохгүй шүү дээ юм л тийм. Тэгэхээр энийг яг үнэхээр шаардлагатай байсан юм а гэдгийг одоо би даатгалд нотолж төлбөр авах хэрэгтэй байхгүй. Танд үзүүлсэн энэ дэр нөгөө evidence based medicine гэдэг юм чинь бас давхар яригддаг байна. Яг evidence-тэй. За тэгээд ингээд ирэхээр нөгөө даатгал бол яг зөв юмд руугаа ингээд уулна коврлах ёстой л да. Гэхдээ нөгөө талдаа бол хасж байгаа үндсэн юу нь болохоор нөгөө юу байгаа л да нөгөө мөнгө нөрөхгүй юм чинь. Тэгээд аль болох ингээд бууруулаад яваад байгаа. Гэхдээ энэ өөрөө нөгөө би дурангаар одоо зөв сайхан одоо өөрчлөгдсөн байж магадгүй. Сая нэг зөвлөө нэг сая 300 чөлөө мөнгө даатгалс орж ирдээ. Канай маяг оншир. Гэхдээ би ерөөсөө амар муу нөхөр гэж болно шүү дээ. Тэгсэн чи сая 300-аар миний тэр хангалагын худалдаад улс худалдаад авчиж байна. Би амар лаг гэж болно шүү дээ. Тэгсэн чи ялгаагүй сая 300 худалдаад авчиж байгаа. Өөрийн тогтоогод. Тэгэхээр гэтэл яг тэр зах зээлийн югаараа бол зах зээлийн зарчмаар хэрвээ буюу эрүүл мэндийн даатгал дээр яг хувийн даатгал байгаа ч наа чи монопол биштэй гэж хэлэх л байх л да. Гэхдээ одоо нэг монополын тухай ойлголт жоо өөрчлөгдсөн. Өөрөөр нийт зах зээлийнхаа эдээс дэш хувийг бадж байгаа нөхрийг шууд монопол гэж үздэг болсон байхгүй. Тэгэхээр энэ монопол байдал биш хувийн даатгалуудтай ингээ асуудлаа яаж чадах юм бол даатгалууч одоо хоорондоо өрсөлдөж байгаа шүү дээ. Яаж амархан болох нэг коноп дарах уу гэл ингээ үзэж байгаа шүү дээ. Би угсаа эх 7 хоног хувийн даатгалынхантай уулзч бас гэрэмээр байгуулах гал явж л юм л дээ. Тий. Тэгээ өнжөө харилцаа ашигтай. Тэр даатгалаар коврлуулвал одоо манай эмнэлэг жишээлбэл тэр даатгалаар коврлуулсан улсуудын зах зээл рүү бас хүрэх боломж бүрдэнэ. А нөгөө даатгал нь ч гэсэнтэй манайх тэр эмнэлэгт
одоо coverлдаг гэх юм бол хэрэглэгчтэй хэрэгтэй ингээд. Тэгэхээр хувийн даатгалууд л энэ орон зайг угаасаа нөхөж чадна. Тий. Би нөгөө Солонгост сурсан шалтгаан нь амар сайн манд сороогүй зүгээр аз дайрсан байхгүй. За шалтгаан нь юу гэхээр нөгөө азар нэг пак багш маань пак гэдэг одоо Солонгос юмч үү те. Одоо Солонгост байгаа. Ер нь мэдлийнхэн бүгд тань дөө. Пак юмч гэдэг. Солонгос руу явуулж өгөөд тэгээд намайг нөгөө хөдөөний эмнэлгээр явуулсан байхгүй. Тэгээд бид нар дөрүүлээ байжгаад хоёр нь сөвөл рүү яваад хоёр нь хөдөө рүү гонжор яваад тэгээд би л тэр үедээ нөгөө сайн ойлгоогүй байхгүй хөдөө би сөвөл үзмэр шүү дээ. Тэгээд хөдөө явуулсан. Тэгээ очисон чинь л ерөөсөө шууд хагалгаанд гар угааж ороод ингээл ерөөсөө дунд нь ороод ингээд явчихгүй. Тэгэл тэр чинь надад гоё л байгаа юм чи мэдээж хүүхдтэй. Тэгсэн чинь манай нөгөө сөвөл явсан хоёр чинь хөөх юм хараад байж байгаа гинэ ингээд. Тэгсэн чинь ямар учиртай гэсэн чинь нөгөө тэнд чинь резидент фэллоуд нь их байгаа учраас зүгээр обсерв хийх боломж олно. Тэгтэл манай дээр резидент фэллоу байхгүй. Би ганцхан одоо нөгөө одоо тэр тасагтад хүүхдэн л өчөж байгаа шүү дээ. Учраас намайг одоо ашиглах хэрэгтэй. Ядаж юм бариулаачлах нь тий. Тэгэхээр боломж нь илүү гарсан баггүй. Тэр нь бол надад даад дээрсэн. Тэгсэн чинь манайх Сэжний өндийн дасаг нөгөө улсаас нь Солонгос нөгөө зүрх мөрөх тиймэрхүү өмнө дэр доктор фиг нөгөө үнийн тогтооцсон учраас нөгөө Солонгос одоо резидент дийлсэж байгаа залуучууд нь жишээлбэл тэр үнийн тогтооцсон салбар руу ордгоо мөн амар хүнд ажил хийгээд сэхэнд Америк ноцлож ирсэн нэг давхраа хийдэг хүнээс атхан мөнгө авахаар давхраа хийдэг болчихъя гэдэг ингээд нөгөө мундгууд нь гоо сайхан руу орч тийм өөрөөр хэлбэл үн тогтоосон нөгөө талдаа бас хомсдол үүсгэж байгаа ихийг Солонгос ч гэсэн байна гэсэн үг байна. Энэ Монголд бас байгаа. Одоо резидентийн эсэлтийн шалгалтын одоо хамгийн мундаг одоо оноо авж байгаа хүүхдүүд юу руу орж ингээд сонирхоод хараад үзээрэй. Ер нь арьс одоо дүрс онцлогооч гэдэг юм ингээд орж байгаа. Энэ юу хөр нөгөө хувьдаа бизнес хийх боломжтой өөрөөр хэлбэл энийг хинч нөгөө төр зохицуулаагүй. Одоо нэг гоо сайхны эмнэлэг нийт болно шүү дээ. Тэр төр оролцохгүй байхгүй. Тийм. Тэгэхээр яг энэ хомсдол ч гэсэндээ банаад нөгөө төр оролцсноор хомсдол үүсгэдэг гэдэг энэ эффектүүд бол ерөөсө бүх төвшөнд харагдаж байна л гэдэг санаа байгаа. Тий. Дээрээс нь бас юу байгаа нөгөө хүн ингээд бараа үйлчлэгийг үнэтэл зармаар байгаа шүү дээ. Брэнд дрен гэдэг нэг хит хаантын эсрэг ойлголт нь баггүй. Одоо тийм одоо чадaltaй улсууд нь ер нь их мөнгө хийж чаддаг юм ч угаасаа яваадаг нь энэ чинь нөгөө брэнд дрен гэсэн. Нөгөө талд нь тийм улсуудыг татаж авчирж байгаа үе хит хаант хоёр талаасаа тэгээ ийм социалист бүх юм үн тогтооцсон өндөр бол ер нь брэнд дрен угаасаа бүх салбарт байгаа. Тий яг ингээд бүр ёстой нэг тулцсан амар нөхдүүд бол ийм ашиггүй юм руу орохчих байх тий. Тэгэхээр ер нь бол брендерийн асуудал байгаа гэдэг. Тэр бүр маш их амттай, сонирхолтой, өргөө өрөөний эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг яг гоё ингээд нөгөө бүр амьд ярина гэдэг шиг тийм ээ. Болж байгаа юм яг ингээд гоё ярилцлаа. За тэгээд амраадууд маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье аа мэдөө. Баярлалаа. За баярлалаа.